Алдархан сум. Алдархан сумын хүн ам бүрэлдэн бий болох эхлэл 18 дугаар зууны үед тавигдсан байна. Анх 1733 онд өнөөгийн Чигстэй ба Богдын голын сав газар Улаастай хотыг үүсгэн байгуулах үед хязгаар дахинд холбоо бүхий чухал хэргийг шийтгэх, дөрвөн аймгийн цэргийн бэлтгэл хэргийг захирах, өртөө харуулыг цагдах үүрэг бүхий Улаастан жанжны газрыг байгуулж, тэрхүү жанжны газрын албыг хаалгахаар халахын олон хошуудаас 200 гаруй өрх цэргийг дайчлан ирүүлсэн байна. Улмаар 1736 онд Улаастан цэргийн бэлтгэл төм төмөр адуулах, мөн үржүүлэх сүргийг адуулах 100 гаруй өрх, 1869 онд Улаастан салбар цоохор өртөөний 30 өрх, хавсраг 10 өрх, газарч 13 өрх зэрэг нийт 160 орчим өрхийг халахын олон хошуудаас нүүлгэн авчирч Улаастай хотын орчимд сууршуулсан ажээ. Тэдгээр өрхүүд нь 18 дугаар зууны дунд үеэс 20 дугаар зууны ихэнх үе гэхэд Улаастан аливаа албыг хаадаг болон алба дууссан боловч тэр орчим нутаглах ардын тоо нэлээд олширч нэгэн хошууны хэмжээнд хүрч чадсан байна. Улаастайг манжин иргэшээлээс 1912 оны 1-р сард чөлөөлж шин тутам байгуулагдсан Богд хаанд Монгол улсын нэгээхийн хэсэгт хамруулсны хойно Улаастайн орчмын ардуудыг 8-р Богд, Жавзантан хотогт их шавдай багтаан Дашбонцоглон буюу Яруугийн хийдэд харьяалуулснаар Дашбонцоглон хийдийн 6 ангийнхан гэгдэх болжээ. Ардчилсан хувьсгал яасны дараахан ардын засгийн газраас хотог товилгаатын шав нарыг татан буулгах шийдвэр гаргаж, энэ шийдвэрийн дагуу 1924 онд шав нарыг татан буулгах үед Дашбонцоглон хийдийн 6 ангийнхнаар нэгэн хошуу зохион Алдархан уулын хошуу хэмээн нэрийдэж Цэцэрлэг Мандал уулын аймагт харьяалуулсан байна. Хошууны анхны дараагаар Баатар гэдэг хүн ажиллаж байв. Энэ үед 881 өрх, 4046 хүн ам, 88-ын 10 гэр, Өгөөмөр, Мандат, Бадрах, Баян зүрх, Баян хайрхан, Аршант гэсэн 6 сум 18 багтай байсан гэсэн мэдээ бий. 1928 онд нутаг ойролцоо Багавтрах хошуудыг хооронд нь нэгтгэхэд Алдархан уулын хошуу Отхон тэнгэр уулын хошуунд нэгдэн улмаар нэг жилийн дараа буюу 1929 онд Отхон тэнгэр уулын хошуу Хантайшир уулын аймагт харьяалагдах болсон байна. Ингээд 1931 онд засаг захиргааны их өөрчлөлтөөр мөн хошууны Баян булаг, Бадрах сумдыг нэгтгэн Баян булаг хэмээх сумыг байгуулан Завхан аймагт харьяалуулсан байна. Шин тутам байгуулагдсан сумын дараагаар Цэндмаа хэмээх эмэгтэй, нарийн бичгийн дараагаар Готов нар тус сонгогдсон байна. Ийхүү өнөөгийн Алдархан сум байгуулагдаж, энэхүү сумын хүн ам нь ийхүү төлөвшин тогтжээ. Харин Алдархан нэрийдлэгийн тухайд 1932 онд Баян булаг нэрийг өөрчлөн Алдархан сум хэмээн нэрийдсэн бөгөөд Жавхлан сумаас 2 баг шилжин ирж нийт 10 багтайгаар шинжилэн зохион байгуулагджээ. Хангаагов хосолсон нутагтай. Нутаг дэвсгэрийн 87.7%-ийн малын бэлчээр, 4.2%-ийг ой, тэг 10.7%-ийг хадлангийн талбай, 7.4%-ийг гол горих, төв суурин газар тус эзэлдэг байна. Нутгийн зүүн хойд хэсэгт Хангай нурууны ноён оргил Отхон тэнгэр уул, мөн Хангай нурууны салбар Баян зүрх, Хатавч, Хаалга, Тээл, Цуврай, Нарийн, баруун зүүн Шилүүстэй, Борох, Бор, Улаан хайрхан, Тэрмэст, Алаг, Бэндэр зэрэг уулстай. Богд, Борох, Чигстэй, Яруу, Цуврай зэрэг гол горих, Отхон, Хаалга, Бор бургас зэрэг аршаан ус, Хөх, Цагаан нуур, Синжид, Зохио, Мөнгөт хиса, Их баг Ямаат, Тоглоод, Мандат, Алдар хайрхан, Доноон хүнд, Доноон баяны бөөр, Шон чулуу, Халзан бүрэгтэй, Их баг Зист, Хөшөөд, Товцог, Байц зэрэг түүхийн дурсгалд болон байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудтай. Уур амьсгалын хувьд их газрын эрсдэс уур амьсгалтай. Зундаа нэмэх 32, өвөлд хасах 42 хэмээн хэлбэлзэлтэй энэ бүст Хармод, Хайлаас, Тоорой, Бургас, Уляас, төрөл бүрийн харган зэрэг модлог ургамал, Чихэр өвс, Лидэр, Дэгд, Царван, Шар, Улаан гоёо, Арц, Сул, Сүлхэр, Вансимбэрүү, Манжин гарав, Ажиг цэрэн, Юмдүүжин, Алтан агнуур зэрэг эмийн ургамал, Хяаг, Аг, Таан, Ерхөг, Шавг, Хүмүүл зэрэг бэлчээрийн ургамал, Чацарган, Үхрийн нүд, Улаалзган, Тошлой, Хад, Мөөг, Нохой гошуу зэрэг жимс, Бууг, Согоо, Боргөрөөс, Янгэр ямаа, Аргал, Уугалз, Зэрлэг гахай, Ирвэс, Шилүүс, Үнэг, Чон, Тарваг, Хярс, Мануул, Туулай зэрэг хээрийн амтан, Тас, Бүргэд, Ёл, Хойлог зэрэг шууттай. Мөн газрынхаа хэвлийд алт, мөнгө, төмөр, оюу, фосфор, бадмаараг, хаш, ман зэрэг ашигтмалт мал, цемент, шохон чулуу, тоосох хийхэд тохиромжтой наанг шавар зэрэг байгалийн нөөцтэй. Эдүгэ Алдархан сум нь Говь Алтай аймгийн Жаргалан, Завхан аймгийн Яруу, Эдэр, Цагаан хайрхан, Отхон, Эрдэнэ хайрхан, дөрвөлжин сумдуудтай хиллэн Завхан аймгийн төв хэсэгт оршино.
7.2 мянган км² нутагтай сумын төв нь алдар, аймгийн төвөөс 32 км доршино. 2022 оны жилийн эцсийн байдлаар Аргаланд, Алдар, Богдийн гол, Чигстэй, Өгөөмөр, Мандат гэсэн 6 баг, 978 өрх, 2969 хүн ам, 270.2 мянган толгой малтай. Сумын иргэдийн төлөөлөгчийн дараагаар Гончиг бал, засаг дараагаар Дэлгэр наснаар ажиллаж байна.